Жохоо урт үгүй зүгээр тоглоом урт ирээ кома чинь чамаа хүлээгээд байна. За хоёлоо шууд энэ дүрстэйгээ шууд бичлэгтэйгээ оруулж штэ. Тэхүү. Wave одоо татчихгүй тэгэхээр чи эдитлээ шахах юм л дээ. Хүй дүүл амар хасан ш. Тэ. Хиний хаа яах юм? Хоолоогоо л оруулах юм эсвэл хиний хоолоо оруулах юм. За ямар ч бичлэгээ ингээ ямар ч хийчи. Бүр web нь амар их мөх байх юм бол бичлэгээ оруулахгүй. Тэгээд хоолоогоо оруулаад ер нь харж байгаа л болчих тий. За. За ихсэн байна. За. Тий, саний яриа маш гоё ивэсэн. За. Анх нөгөө нэг танилцчаад хоёулаа чинь 100 танилцлуу. 100 чоо сөрөө хоёрын дээр чи ирж нэг танилцсан кактус дээр байх. Тийм. Тэгээд надад ямар ч сэтгэл мэтгэл угаасаа тийм байх уу тэр үчи би амар хүнтэй танилцж байгаа юм чи. Тэгээ нөгөө шууд хийсэн штэ манай хүн ингээд танилцуулдаг байсан ингээд найзтай тийм болохоор ингээд угаас танилцаараа ингээд сурсан байгаа юм чинь. Тэгээ ингээд тэр үед юусэн юм боддоггүй яжгаад хоёул дараад болохоор яг дотн танилцсан тэр колорсын тоглолтын дээрээс ахгүй. Тэр үед амар гоё vibe гэж яг харагдсан. Ингээл тэгээ тийм ямар ч юм болж байсан хоёулаа тийм ингээл дуугаа ингээ гоё мэдрээл гоё тайзаа гоё ингээд тайзан дээр гоё зогсож магсаад тэр надад бүр ингээ амар гоё санагдсан. Тэгээд чиний бас өмсөн байсан тэр нөгөө борооны цум амар хөргө өснийгээр хэлбэр амар хөргө тэгээ ингээ өөртөө цөөн хүнхэн тэгээ амар хөргө тэгээ амар тэгж санагдаад. Гэтэ би тэр үед би хизээж ингэж тотно холно гэж би энэ амьдралдаа төсөөлөв байхгүй. Тий. Ми тий бүр үнээр. Тий. Надад тэр үед ингээ ирээд хэлсэн бол те Тиймээс гоё охин шүү. Ста ингэж хэлсэн бол би гээд өнгөрөхөөсөн байх. Тийм тэгээд ч одоо ингэ бүрсгөөж байна. Яг жинхнээсээ couple юм шиг. Тийм надад тийм ямар ч relationship-нээс бүр ингээ амар дэшиг надад санагдчихаа. Угаасаа relationship байгаагүй л дээ өмнө нь гэхдээ надад бүр ингээ ямар ч бүр ингээ гоё хайр ингээ ундраад байгаа болохоор амар байгаа. Надад гэсэн яг жинхнээсээ яг найзын яг жинхэнэ pure friendship love тийм platonic love тийм platonic relationship яг тийм юм яг амар мэдэрсэн яг яг жинээсээ би найзтай үнээр хайртай юм байна энэ үнээр би энэ амьдралдаа байлгамаар байгаа юм байна гэдэг мэдрэмж яг ингээд гэж яг бодсон. Тий миний нөгөө сая ингээд хэлсэн ингээд хамгийн ингээд юу гоё хүндэлж ингээд хайрлж ингээд явдаг хүмүүс ингээд айгүй урт хугацаа найзлсан байхгүй юу? Тийм айгүй урт хамт сургуульд сурж ээж нэг гэрт заавал хамт амьдарч ээж тэгсэн. Тэгээд тэнгүүд хоёулаа болохоор эхлээд амар баг хамт ажиллаж байсан шүү дээ. Тэгтээ ингээд тэр дунд нь уулзж байгаа 3 цаг 4 цаг дээр ингээд амар хэм ярьж мэрдэг байсан шүү дээ. Тэгээд анхны ажлын өдрүүд дээр болохоор хоёул бүр хамаагүй юм ярьдагсэн шүү дээ. Бүр ингээд амар 9 шид 60 юм яг ингээд дотоод өөрөөсөө дотоод хүмүүс зүгээр ингээд сэдвүүд ингээд авцаа ингээд яриад байдаг гэсэн. Тэгээд юм надад тэр нь бүр ингээд амар what? Тэгээд ингээд бүр ингээд ярьж байгаа нь бүр ингээд ямар сони юм бэ гэж ингээд арай алга очиад ингээд гэртээ ингээд очиад тэгээд ингээд ажил амьдрал гэж бодохгүй тэгсэн чинь яг үндэ ингээд хамт ингээд ажилласан ихний 2-7 хоногт би ингээд ажиллаад амар ирч хүчтэй байгаа заахгүй бүр амар ирч хүчтэй ингээд үнэн жаргалтай ингээд ийм тэг ингээд байсан болохоор надад их сонирхолтой байсан. Тийм ярьж байгаа сэдвүүд нь гоё байсан болохоор хоёул ингээд ямар ч муухай амиг ч гэсэн ингээд ярьж байхдаа тэр нэг сонирхолтой талаас нь муухай юм ярьсан ч гэсэндээ сонирхолтой талаас нь ингээд ярьжсэн болохоор бас what гэж бодогдсон. Хүмүүстэй тэгж харж тэгж яригддаг шүү дээ. Муухай юм муухайгаар нь ярина, сайхан юм сайхнаар нь ярина. Тийм. Яриа болны дараа ингээ авах юмтай байсан болохоор тийм. Тэгээд тэндээс юм болохоор харилцаа гарсан гэж би бодож байна. Хайр ингээ шал өөрөөс гарсан заяа. Тий. Надад болохоор хайр болохоор яг хаанаас эхэлсэн бэ? Тэнгүүд за мэдгүй. Тэнгүүд ингээд амар дийтэй байсан заяа. Тий ингээд бүх ямар ч ингээд намаа ингээд ямар ч тэнийг юм ярьсан, ямар ч тэнийг үйл гаргасан, намаа ингээд жигнэсээ нөгөө ингээд тий Jesus бурхан шиг ингээд байгаар нь хүлээж авъя. Чамаа нөгөө синтэй чинь тий ингээд нүгэлтэй чи хайрлаа гэж юм шиг байсан. Тэр нь ингээд ховор надад байхгүй байхгүй юу?
Тийм тэгээд тэр нь ингээд надаа ингээд эхлээд бүр what би ингээд хамаагүй юм болоо тий ингээд зүгээр ингээд тэрэн дээр юм боддоггүй юм болов гэдэг үг байхгүй чи ингээд дараад ингээд тэр болгоно ингээд амар анзаарсан байдаг. Тэгэл TikTok нь ингээд надаа бүр ингээд амар хүндтгэл ингээд гарч ирээд вау ямар амар том зүрх ямар амар том тарих вэ гэж ингэж бодогддог гэсэн чи. Тий надаа бүр тий тэгээ бүр амар ингээд том зайтай ийм ингээ харагддаг ингээ чамаа ингээ харангуут ер нь тийм харагддаг ингээ айгуу тийм том зайтай ингээ тийм ингээ бүх юмыг гоо ингээ багтааж чадхаар тийм харагддаг. Тэгээд тэр нь надаа бүр ингээ амар хүндтгэл ингээ төрүүлээ. Тэгээд тэр болгоны ингээ чиний ингээ сайн чанаруудыг ингээ хараад авах тусам ингээ надаа ингээ бүр ингээ улам ингээ хайтай болоод ингээл тийм минут ингээ бундан болоо. Тэгээд болж ирсэн. Би бас яг ингээ анхандаа ярьчаад тийм ингээл яриад харилцаа үсээл ингээл татансаал ингэснээ амар хурдан тийм яг хэдэн сар тийм одоо ингээ удаан ингээ найзалсан юм шиг мэдрэмж ажаач гисэн айгу ингээ бодонгод айгу богино хугацаач амар хурдан татсан байхгүй. Тэнгүүд яг ингээд тий 3 сар штэ хүн. Тийм 3 сар. Тэнгүүд ингээд тэгээ энэ нэстэ яг ингээд яг жинээсээ нэг юм yin yang шиг заяа. Тийм шиг яг яг ингээд өөрийнхөө ингээд нөгөө нэг хайлт юм олцсон юм шиг тий яг ингээд бүх юм ингээд клик хийгээд яг ингээд өөр юмн дээр ингээд амьдралынхаа ингээд өссөн орчин маш амар өөрчлөсөн юм ингээд үзэж харж байгаа юм ингээд зарим юм зүрлдэг ч гэсэн тэр ингээд бивийн хаймыг амар ингээд зүгээр хүлээж аваад яг ойлгоод яг жинээсээ ингээд энэ хүн ингэж хард юм биш үү нэрээ ингэж болд юм биш үү гэдэг амар юм ингээд ойлгоод тэнгүүд ингээд жинээсээ ингээд хоёр open minded хүн ингээд нийлээд тэгээ ингээ бивийн хаа ингээд жинээс ертөнцөө ингээ аялж байгаа юм шиг тий. Яг зөв. Бас улам ингээ хайрталж байгаа байхгүй. Тий. Өдөр өдөр тусам ингээ сонирхолттаад нэр гоё гэж бодсон бол яг үнэ. Эний нэр гоод хэлнэ. Тийм. Яг зөв. Миний ингээ 24 оны ингээ мото угаасаа юмыг өөр өнцгөөс харах байсан байхгүй. Тэгээд тэнгүүд юмыг өөр өнцгөөс харж сурах гэдэг маш том зүйлийг сурна гэж би бодож явсан чинь тэрийг чи яг ингэ няцаасан хүн байсан байхгүй юу? Яасан бэ гэдэг нь би юмыг өөр өнцгөөс харна гэдгсэн чи би энэ өнцгөөс харж аваад тэр өнцгөөс харж сурыг гэж би бодчихсон байхгүй юу? Тэгсэн чинь чамтай яг ингэ нийлээд ингэ юмнуудаа ингэ сайхан яриад хамтдаа амьдралыг ингэ амьдраад хэлсэн чинь ерөөсө ярьж байгаа юмнаас биш заяа. Чиний гаргаж байгаа үйлдэл ингэ тийм тэр ялгаас ингэ харангууд ингэ юмыг 4 зүг 8 зөксөөс хардаг байхгүй юу гэсэн юм надаа ингэ суугаад заяа. Энд чинь бас би яг тэ ингээ өөрөөр бодож исэн байна гэд яг надад ингээ амар удаан бодож явсан юм ингээ амар хурдан яг үндэ бүр амар хурдан ингээ харуулчих байхгүй эн чи ингэдэггүй маа энэ баггүй юу ингээ харуулсан тэ ингээ надад тэр нь бүр ингээ амар ухаантай санагддаг тийм амар ухаантай ингээ бүр ингээ тийм тэ genius тийм хүний тийм тэ prodigy нэг тийм утгатай юм шиг ингээ санагддаг заа тийм ингээ тех тусам угаасаа хүндлэл ингээ амар их гарч ирдэг тийм ингээ өдрөөр тусам угаасаа ингээ яг чамааг хүндлэх ингээ улам хийсэ тэ яг гэтээ угаасаа ингээ бодонгод угаасаа ингээ чамайг тийм ингээ жинхнээсээ яг ингээ би ингээ хойлыг ярьсан шүү дээ am I incapable of loving someone тийм юунгууд яаж ихнээсээ тэр ингээд яг тэрүүд ингээд үгүй юм байна гэдэг яг тэр даан гэрт очиод би яг ихнээсээ хүнийг алдаадан ч гэсэн хайрлах чадах юм биш дээ гэдэг юм яа ингээд яг relationship-ээс яг couple юмнаас биш гэдэг нь бас амар харч байгаа юм л та яг ихнээсээ яг найзын хайр гэдэг юм амар мэдэрч байгаа байхгүй fully тийм тэнгүүд ингээд тийм тэнгүүд ингээ юм болох болгонд ямар ч юм болсон сайхан юм болсон муухай юм болсон энийг гоод хэлнэ. Тийм тэнгүүд ингээл зүр интернетээс рандом юм уншсан ч гэсэн энийг гоод хэлнэ гэх. Тэнгүүд яг ингээд гой үж бодож байгаа л гэдэг тийм юм ингэж байн гарч иж нэг чинь чимээ толгойд ингээд 24 доллар болсон. Тийм байгаад байхгүй тий альзын зай эзлээ. Тийм яг үнэн зөв. Тэнгүүд би ингээд амар дандаа ингээл ажилласаа хоцорч моцордог. Миний өмнө ажиллажсэн бүх ажилдаас би дандаа хоцорч моцордог. Тэг ингээд би ингээд амар цагт ингээд тайм менежмент бол миний бүр хамгийн сул тал заяа. Тийм байсан байхгүй. Гэхдээ би одоо ингээд амар ингээд яардаг. За ингээд ажил руугаа ингээд амар яараад тийм ингээд хордоо ачаас яг үндэ 24 цагийн өмнө 24 ч бүр 12 цагийн өмнө уулзсан байгаа байхгүй. Тэгсэн мөрчлөө амар яараад ингээд уулзах. Ингээд excitement тэр яг комаш ингээд сүүл гоцсоогүй. Дээдэг заяа. Тэгмээд надад амар сайн нөлөөлж байгаа байхгүй. Би одоо ингээд ажил мэжилдээ тийм ингээд амар
хурдан хурж ирж мэрдэг. Ер нь тийм амар сайн талаас нь амар нөлөөлж байгаа хгүй. Тэгээ чиний ингээ бас ингээд гаргадаг ингээд амар тийм зөв зохистой үйлдэлүүд дэс чинь амар их сураад намайг хүний хувьд би бүр амар өөрчлөгдөж байгаа. За ингээд яг тийм ингээд 3 сарын дараа ингээд харахад би ингээд шал өөр болж ингээд зөв зам руугаа ч юм уу нэг тийм ингэж орж байгаа юм шиг мэдрэмж ингээд надад авангууд одоо математик хүмүүс ингээд сурахад яг адилхан байдаг шүү дээ. Бодлого бодож чадаад байвал дараагийнхаа бодлогыг бодох ингээд өксөл ингээд төрөөд байдаг шиг ингээд надад бас яг тийм кайф ингээд гарч ирээд байхгүй ингээд юм ингээд зөв юм хийх тэг ямар ч юм hesitation буюу нөгөө ингээд эргэлзээ байхгүй болгож байгаа байхгүй. Одоо жишээлбэл ямар нэгэн асуудал гарлаа гэж бодъё л доо. Тэнгүүд ингээд би ингээд за энэ чи юм байдаг бах тоо энэ ч яа гэм бол доо гэл ингэж мөнгө гэх юм бол чи ингээд шал өөр ингээд үгүй наа чи ингэдэггүй шүү дээ. Ингээд тийж хэлчих юм бол нэрээ тийм билүү гэх тэнгуү чи ингээд дандаа ингээд тайлбарт нараас нь ингээд явж байгаа хөнгөд ингээд ёнг гэх ингээд дандаа ингэж орж мурдаг заяа. Тийм учраас надад бүр амар тийм намайг амар гоёор ингээд амар зөөлнөр миний амьдрал амар зөөлж өгч байгаа тийм амар зөөл. Тийм миний асуудалтаас хүртэл кайф авах ингээд ризнүүдийн нэг энд болж байгаа байхгүй юу. Бүр тийм юм ингэж амар enjoy хийгээгүй амар утас амар хүчилж одоо ингээд яалаа гэд угаас би яалаг бүр баян хэлдэг заяа. Тэгээд тэнгууд миний яалаа ингээд амар олон жил гэхгүй зүгээр амар удаан ингээд явцсан болохоор ингээд яалаа ингээд сүулдэ манай ихч надад хэлжээс ахгүй чиний яалаа ингээд айгу хүчлэгдээд шүү хаяа гэд яад вэ гэдэг ингээд enjoy хийх ясгүй юмыг хүртэл ингээд яалаа гэж enjoy хийгээл шууд ингээд амар алдаа малтаа гаргасан зү яалаа гэж ингээд явчихдаг байсан. Гэтэ одоо болохоор идэхгүй байгаа хгүй яг ингээд яг жигнэсээ enjoy хийх гэдэг чи юу юм бэ? Яг жигнэсээ таашаал авах гэдэг чи юу юм бэ? Тэгээ ямар нэг ситуацаас те гэж яг тэр надад амар гоо ингээд орж ирж байгаа. Тийм ч л өндөр угаасаа ингээд суугаад хамаг юм аялан талангаа ингэж яриад амар тэр бол итгэл бол бүр үжээ өнгөрцөн байгаа хгүй. Хойлоо ингээд би биндээ угаас тулны итгэл ингээд үжээ өнгөрцөн. Би бинтгээ хэр тухтай байна, хэр ингээд нин үг байна гэдэг нь бүр ингээд амар илэн талангуу тод болсон. Тийм бидний харилцаа маш тод харилцаа. Тийм амар vibrant зацруулна. Тийм зацруулна. Oh my god. Битэрийн лайтыг дим хийлээ. Тэр ингээд зацраал явж ийл та. Ингээд хоорондоо ярьсан чинь бас аюу гоёлчлоо. Тийм. Угаасаа би нэг юу гэж бодож угаасаа би биндээ амар хайртай нэг харагддаг болохоор юу гэж бодож байгаа ямар ч ярих шаардлага байгаагүй шүү дээ. Гэтэ ярьсан чинь бас what the fuck гэж бас бодогдчих шүү. Би яг хүнд яг жигнэсээ хайртай болж байна гэдгээ яг яаж мэддэг гэхээр сая захианаас баггүй юу. Тийм. Яг захиа бичмүүд яг тийж боддог. Би бас ээжтэй тийж их нэг захиа бичдэггүй. Тэгээд тэнгууд яг ээжтэй ганц л захиа бичсэн заяа. Тэгээд тэрийг айгүй яг гинт нэг тийм рандом өдөр зүгээр ямар ч тийм спешиал өдөр зүгээр л ээжтэй ингэж маа гэж өгнө гэж боддог байхгүй юу. Тэгээд захиа бичнэ гэдэг миний хувьд хамгийн хэцүү юм. Тэгээд надаас яг тэр гоё үгнүүд тэр гоё бодол надаас ундарч гарч ирж байгаа гэдэг бол тэр яг айгүй том хайр байна гэж би яг боддог. Тэнгүүд яг би ингэж жигнэс рандомли ингэж сууж байхдаа яг би хинт илүү хайртай бай. Тэр бодоогоо яг ингээд тэр гэж яг бодонгууд тийм жигнэс яг хайр гэдэг чинь яг ийм юм байт юм байна гэдэг юм яг мэдэрч байгаа байхгүй юу. Тэгэл би яг би яг гоод жигнэс хайртай байна. Тий надаас урангаа зулаан хоёр ингээл ёо чи бүр хурланда хайртай болцсон чи бүр үерх юм биш үү гэхдээ би гинт юу вэ би нэр хайртай штэ тийж бодож яахгүй нэрээ бүр ингээ амар бүр 100% sure юм гэж угаасаа байхгүй өөх нь үнэн төрх нь үнэн гэдэг шиг тийм 100% sure юм гэж амар ховор штэ гэхдээ тэрнээ би бүр ямар hesitation байхгүй хайртай штэ тий бүр тий надад яг тийм санагдсан. Тий надад юу ч тийм амар байхгүй л гэж угаасаа хэлээ да. Тий тэнгүүд надад тийм гарч ирсэн чи би бүр үнэхээр би хайртай болчихжээ гэж бас амар бодсон. Тий тий тэр мэдрэмж амар гоё юм билээ. Тий яг жинээсээ ингээд бүх асуудал яг жинээсээ яг юу ч биш юм шиг тийм байгаагүй юм шиг яг харагдангуудаа яг жигнэсээ бүх юмыг яг жигнэсээ ингээд бундан болж харж байгаа юм шиг. Тийм. Яг зөв. Яг тэгж хард юм лээ яг. Тэрэн дээр харин тий одоо ингээд хоёулынх нь ингээд байгаа ингээд харилцаа
дунд ингээд хоёр талд нь хэцүү юмуд ингээд болж байгаа штэ. Гэхдээ тэр болтон ингээд амар гоё ингээд аваад толоод гарч ирэх тоолнд бүр ингээд нөө хундаам нь амар цутгагдаад байгаа байхгүй. Тэгээ надаа ингээд одоо ингээд муухай юм болсон гэсэндээ ингээд амар хэцүү юм болсон гэсэндээ ингээд амар ихтгэл төгс тий яг жинхнээсээ нөө хилдээр ингээд дэм дэмэндээ гэдэг шиг яг тийм юм байгаа юм байна. Гингүүд яг жинхнээс амар гоё зөөлрж байгаа юм л да миний амьдрал цаасаа. Бүр чилрээ. Тий. Тэгээ амар их юм сурж мураад ангууд бүр угаасаа ингээд амар их тийштэй Антны хайрлагыг чамаас ингээд сурж байгаа. Тэгээ ингээд урлаг гэдэг юм ингээ яг артист хүнийх нь нүднээс ингээд харах тийм юм ингээд чамаас ингээд амар сурж байгаа болохоор надаа ингээд шинэ юм ингээд сурах тоол нь тэрнтэй бүр ингээд амар миний curiosity бүр ингээд бүр минут тутам ингээд өддөг. Тийм бүр яг ингээд бүр ийм болчтой. Тийм. Тэгээ ингээд би ингээд амар ийм угаасаа өөргөө ийм хүн гэж бодохгүй ингээд амар ийм curiosity ихтэй ингээл ингэж мэгдэг. Гэхдээ тэр амар training заяа. Ингээл би ингээ high burnout хийх үе зөндөө байна заяа. Би ингээд тэгээд тэрийг яадаг вэ гэдэг нь би угаас гэртээ амар их бугдаг байхгүй юу. Гэртэл бугаал ингээл сайхан батраага маш сайн нөхч аваад гарч ирж мэрдэг. Тэгээд тэнгууд чамтай ингээ нөхөх ингээ найзлаад ингээ хөрснөөс хойш тийм юм бараг болоогүй заяа. Яг гэвэл ингээ тий ерөөсөө тийм юм бараг болоогүй. Тэр болоогүй заяа. Тэгээд зүгээр л ингээ ханд байгаа ингээл presence-с нь ингээд амар тийм гоё юм ингээд нөхөгдөөл байгаа юм шиг ингээд цаашлаа байгаа юм шиг надаа ингээд санагдаад байгаа байхгүй юу. Тийм бусад хүмүүстээс ингээд удаан цаг зарцуулаад ангууд угаасаа л яг ингээд socialize хийх юмд батарейн дуусаад тэгэл ингээл тэгмүүдээ жинээсээ буугна. Тэгмүүд яг дараа нь ингээд яг чамтаас яг байнгут яг үнэхээр тийм юм байхгүй болж байгаа байхгүй юу. Ерөөсөө ингэж өөрийнхөө батарей нөхөх юм байхгүй яг ингээд чи ирэнгүүт яг миний батарей нөхөгдөж байгаа юм шиг. Яг би бинийхээ яг жинхэнэ дэмжээд те яг ингээд комфорт хийгээд байгаа юм шиг те. Яг ингээд зүгээр штэ гэж хэлэхгүй ч гэсэн ярьж байгаа юмнасаа ингэж яг ингээд энержи аваад байгаа байхгүй юу. Тийм штэ чи өчтөр шин унтсаа одоо унтаг бол унт гээ. Тий хамт эдэлж байгаа бүр яаж тэгж байгаа юм бэ те. Та би угаачаа гэж би тийм юмнууд амар гоё авахгүй тийм бүр ингээд аюу гах дээр тэр сажрын хилээдсэн шинэ та бүр 0-аархаа хүртэл ярьд юм уу тийм ээ тийм байхгүй юу гэх тийм харилцаа угаасаа амар сонирн байгаа тийм шинэ байгаа надад бол бүр амар сонирн тийм шинэ what хаяа ингээд зогдсоо what the fuck гэж бодох юм бүр ингээд бас байна. Тэгээ ингээд нөгөө анартай ингээд яриа сууж муужсэн чи ингээд анартай чи би ингээд 8 жил 11 жил ярьсан 8 дахь ангиасаа гэдэг юмгүйтэй ингээд 11 жил ингээд нөхөрсөн байна гэж битээр ярьж байгаа штэ. Тэгээ тэнгүү чи ингээд нэрээ тийштэй битээр чи ингээд 11 жил нөхөрсөн штэ гэж анарыг хэлэнгүүд ингэж бодогдоод тэгснэ ингээд чамтай ингээ хамт ингээ суудж байгаад ингээл харангууд what the fuck бүр ингээд юу энэ бүр ингээ те хайр юм сэтгэлээ ингээ жинж болдгоо ч гэсэндээ надад тэнд бол би бүр энэ бүр амар шаач энэ бүр яаж ингэж орж ирээд байна гэж би бүр яг тэр анарын 11 жил болчихсон шүү дээ найзаа гэдгсэн чинь надад бүр шууд юу вэ энэ чинь ингээд бүр те ализэний юм болцсон байна гэж надад ингээ бодогцсон байхгүй бүр амар нин үгөө тийм тэгээ хоёлаа би хамт байхдаа дандаа би наа сайныг хараад байдаг юм биш аахгүй би тэр бүр ингээд олон талаас нь ингэж амар харж байгаа. Тэгээ тэр бол угаасаа хоёлаа би биэндээ айгүй хурдан итгээд итгэлцэлтээрээ нууж хаах юм байхгүй болцсон байсан юм байна гэж надад сая бодогдлоо. Яг гэвэл би ингээд хүнтэй найз нөхөрлөхөөрөө задрах гэж айгүй уддаг хүн болгон задрах гэж амар уддаг штэ. Тэгсэн чинь надад тийм байгаагүй юм байна гэдэг би бүр сая амар анзаарлаа. Тийм ерөөсөө нууй те за энийг яриад яах юм ч юм уу те за энийг дараа нь болъё гэсэн юм надад нэгч байгаагүй байна. Тийм. Надаас яг нэрнгээсээ бид хоёр чинь бүр хизээ зэний тэгээ өчнөө жилийн хөрөлтөн хүмүүс шиг болцсон юм биш тэгээд яг жинээс яг анартай танилцаад тэгээд яг болохоор суухад яг тийм мэдрэмж авсан байхгүй юу. Тийм надад аюу гоё сэтгэл төрсөн анартай танилцаад ингээд нэг юм хөрхөн ингээд нэг юм наад захын юм ярьсан ч гэсэн надад аюу тийм дотн мэдрэмж өгсөн. Тэгээ яг ингээд зүгээр ингээд хоёрыг хоорондоо юм ярьж суухаг хүртэл надад яг ингээд хайр мэдрэгдсэн заяа. Тэгээ яг ингээд тийм яг үнэхээр
Тийм this is a real friendship. Тийм яг ингээд бид гурав яг тэр моменттой яг ингээд бусад асуудалтай бүгдийг нь мартаал зүгээр ингээд нэрэ тэгжсэн шүү дээ. Тэгээд тэгсэн чинь бид хоёр тэгжсэн ингээд зүгээр ингээд тойрог юм ярьж сууж байгаа хүртэл би яг ингээд хараад хайр хүрээд ингээд гэж яг бодсон байхгүй юу. Тэгээл яг this is a real friendship. Яг үнэхээр хүнтэй дотносон гэдэг хугацаа нь яг ингээд юм хязгаарлагдмал л дээ. Ингээд яг бодоод үзэнгүүт яг тэтгэн тийм л хугацаанд бид хоёр танилцсан, тийм л хугацаанд бид хоёр төхөлсөн гэж бодож байгаа ч гэсэн яг үндэ ингээд тийм хурдан клик хийгээд тийм хурдан найзлж юм гэхээр ингээд яг юм юу мэрч юм бэ? Тийм time is a fucking lie гэдгийг юм дээр харуулж байгаа байхгүй тийм угаас цаг хугацаа гэж байдгүй тийм гэдгийг харуулж байгаа байхгүй тэрийг би бүр үнэхээр амар ойлж тэгэхээр тэгэж ярьж байсан шүү дээ тийм биш үзэхгүй одоо ингээд за төсөл заяа ингээд нэг уртцаан байгаа заяа тийм уртцаан дээр ингээд машин ингээд явж байгаа заяа за эхлээд 10 км урттай явлаа заяа тэр машин чиний урдуур заяа тэнгүү дараад нь 20 30 40 гингүүтээ 100 км хурдтай явлаа заяа амар хурдан болчихсон 10 дахин ихтэй. За тэнгүү дараад нь 300 км хурдтай болоо заяа. Тэнгүү дараад нь бүр 1000 км хурдтай болоо. Чи тэр машин бүр чиний хажуугаар бараг харагдахгүй заяа. Тэгээд тэнгүүд тэр 1000 км хурдтай явсан машиныг юу нотлох вэ? Тэнд байсныг тэнд ингээд тэнд юу байсан ингээд харагдахгүй шээ тэр амар хурдтай явж байгаа машин чи тэр хурдны галт хэрэг шиг ингээд хүн гээл өнгөрөх юмыг тэгээд тэнгүү тэнд байсан салхи нотлох байх те яг тэр хугацаанд те за тэгвэл яг тэр үедээ салхиг нотлох юм байж чи тэгвэл дараад нь өөр хүн дээр очиод тийм машин байсан гэдгийг яаж нотлох юм тэр салхиг үзүүлж чадахгүй юм чи ингээд ингэвэл тэрэн дээр цаг хугацаа гэдэг юм гарч ирж байгаа байхгүй яг тэдэн оны тэдэн сарын цаг тэдэн минутанд тэр машин тэнд байсан гэд цаг хугацаан дээр яг ингээд харуулж болж байгаа байхгүй те тийм ийм болохоор ингээд цаг хугацаа гэдэг чинь байдгүй юм байна гэхдээ хүмүүс ингээд би оршиж байгаа чи оршиж байгаа энэ газар ингээ оршиж байгаа гэдгийг хүмүүс тархиндаа багтааж чаддаг болохын тулд цаг хугацааг ингээд гаргаж ирсэн байна гэдгийг яг тэр бичлэгийг үзээд би амар ойлгосон байхгүй яг сая яг тэр гэж бодоглоо угаасаа тийм life is a fucking joke тэгээд time is a joke as well тийм тэгээд угаасаа хойлоо хідээж ингээд хойлоо танилцаад 3 сар болсон биз дээ гэж хідээж ярьж байгаагүй сая л ярьжсэн болохоор надад сая ярингууд тэр нь яг ойлголоо угаасаа цаг хугацаа гэж ингээ байдгүй юм байна. Exactly. Тэгэж надад яг бодогдлоо шүү нэрээ. Надаас их чамайсан ч гэж боддог. Тийм байгаа. Аим сони тий бас цаг хугацаа гэдэг бас л бодгол асуудал. Тийм яг иймэрхүү харилцааг угаасаа яг цаг хугацаар хязгаарлалтгүй яг үнэхээр л яг тэр хоёр хүн үнэхээр клик хийж чадж гин үү? Тийм яг тийм тийм угаасаа амар клик хийсэн. Яг чиний яг хэлж яг энэ яг шиг бүр тийм яг ингэж орж ирсэн байхгүй. Би бин дээр давхардаж ингэж орж ирсэн бол биш. Тийм. Угаасаа ингэж яг бүх юм нь хоолын хаан бүх experience бүр шал өөр байхгүй юу? Бүр шал өөр яаж байгаа. Яг ингэж чиний тулсан амьдрал, миний тулсан амьдрал яг үүндээ ерөөсөө адилхан юм ерөөсөө байхгүй байхгүй юу? Тэнгүүд яг жинээсээ яг шиг би биний яг нөхцөн. Тэнгүүдээ яг бид хоёрын үзэл бодол зөрчилдөх юм байна. Тэнгүүд яг би бинийг ерөөсөө сөргөөр бодохгүй тий. Ингэж хард юм байна. Тий. Би яг дандаа тэгж бодогдсон бүр юм яа гэ шинэ юм ингэ нэмэгдээд байгаа байхгүй тий. Тийм угаасаа яах гэж хүнтэй харьцдаг вэ? Яагаад харилцаа үүсгдэг вэ? Тэр чинь ингээд яг тийм юм нэмэх аахгүй тий. Тэрнээс өөрийнхөө юмнаас ингээ хасаад тэнгүүд тэр хүнийхээ ингэж оруулах биш. Өөрийнхөө юмыг ингэж тэр хүнд ингэж өөрийнх нь юм хасангуудаа оруулах биш. Яг ингээ гоё ингэж явах. Oh my god, so good. Yeah. I fucking love this. Yeah, I fucking love it. Oh. Тийм угаасаа нөгөө Wesley төвдийн нөгөө ламнар тэгж яриад идэв штэ. Чи ингээд дүүрээ аяг байлаа гэж бодъё. Усаар дүүрээ. Чи тэр дахиад ингээд ус ингээд хийгээд ах юм бол тэр чи халаа гараал байна да. Тэнгүүд энийг чи усын информашн гэж бодоод тэгээд аягийн чи өөрийнхөө тарих гэж бод. Тэнгүүд чи юм нэмхийн тулд чи тэрийг өөрийгөө хоослох хэрэгтэй гэдэг шиг яг санагдлаа надаа яг саяны юм ярингууд нэрээ тийштэй тэгэж бодох хэрэгтэй юм байна. Ингээ юмнууд ингээ нэмэгдээд ангууд миний юмнууд бас ингээ тэр информашн хальж гараад байгаа. Тэнгүүд тэр хальж гарч байгаа юмнууд нугасаа ингээ өмнө бодожсэн тийм
буруу бодож байсан ч юм уу эсвэл гинэн цайлган бодлууд маань ч юм уу эсвэл ингээд яг бодож байгаагүй жинхэнэ хоосон юм дээр ингээд нэмж орж ирдэг ч юм уу тэгж орж ирдэг юм бэ гэж бодлоо. Наадах чи би яг нэг Banksy-ийн талаар ярихад яг яг нэрээ ингэдэм биш бид хоёр гэж яг бодсон. Тий амар шал хоёр талаас нь ярьсан амар гоё сонирхолтой байсан тий. Нэг нь тий дөргөө амар сонин артист гэж боддгийг хэлээ гэдгсэн чи би хизээ чиний хамс Banksy гарч ирнэ гэж би ерөөсө бодоогүй. Би бүр ямар сураггүй ямар гар байх болдоо бүр тий яа юу хийдэг хүн байх болдоо гэдгсэн чи Banksy тэгэл за яагаад гээд амар бодож байгаа хгүй. Тэгэл гэсэн чи яг ингэ хэлэнгүүд угаасаа тий яг ингэ тий арт ингэ амар өнгөдлөж байгаа юм шиг ингэ амар тийм сонин үйлдэлүүд ингэ хийгддэг. Тий гэтэнгүүд миний талаас дээр тий яг наа хүн чи ингэ үзэн ядалт ингэ авч ингэ импакт өгөхийн тулд яг энэ яриаг тий битээ ийм яриа битэрийн донд үүсгэхийн тулд ийм юм хийж байгаа хүн юм байна гэд яг дундаа ингэ үлдэхээр бас амар сонин байхгүй тий ёо наад чи бүр so new. Тийштэй нэрээ тэр Banksy тэрийг бүр тэндээ яриад мартчихсан биш дараад нь ингэ бодно гэж бодчихсон чи яа тэр бол бүр амар шок хийсэн шүү бас надаас амар шок хийсэн. Би бүр тий яг энэсээ шал өөр яг энэсээ нөгөө нэг 400 800 тийм бодогдоод ингээд одоо ингээд миний Banksy бодол ингээд бас өөрөөр ингээд эргэчихэж байгаа байхгүй. Тэнгүүд яг энэсээ ингээд одоо над дээр өөр хүн ирж Banksy-ийн талаар миний өмнө боддог шиг юм хэлэнгүүд би бас ингээд наа чинь бас тийж боддгийм бил. Тэр тийж бас юм. Нэрээ. Би нэг юм хэлээ. Ингэж арчаа. Яа. Тийм бүр баян болдог. Тийм. Тийм жижиг сажиг юм дээр хүртэл ингээ баян болдог. Тийм. Яриад угаасаа дуусахгүй бүр ингээ амар их тиймд болоод байхгүй. Тийм. Гол юм нь ер нь л хоёлаа ингээ бие хаа ингээд сөргөөцөлж орж ирэх одоо өөр хүмүүс ярингууд ингээ сөргөөцөлж орж ирэх юм хизээ сөргөөцөлж байгаагүй ингээ би бинтэй айгуугаа ингээ голтоо ингээ уулзсан. Эсвэл яа ингээ нийлээ ярьсан юм а бүрс амар нийлээ яриа. Тэгээ нийлээд ингээ энэ чаадгүй дээ гэж бодсон юм а бас ингээ бүр ингэж ярьдаг. Тийм амар олон талаас нь ярьдаг болохоор угаасаа хизээж дуустгүй юм байна. Хүмүүстэй угаасаа яриа дуустдаг ганц шалтгаан бол угаасаа тий ингээл хамт тулчдээ штэ. Тий яг ингээл this is it. Тэгээд тий тэгж дуус. Тэгвэл хоёрын нэр л ерөөсөө тэгдэг байхгүй. Өнөө л тэгээд хүмүүс нэг яриа дахиж нэмэгдээд хоёрын яриад донд ингэж орж ирж ирээл гэдэг. Тэгээд нэрээ яг тэгдэм байх шүү. So interesting. Тий, харилцаагаа ингээ бас дүгнээ ярьсан чи бас амар сони юм байна тий. Гэтэ ингээл амар япи гэдэг сешн бол үнэхээр амар relieving байдаг. Угаасаа чилжээс Banksy ингээ мэддэг хүн надад ингээ таврал дунд баг байхгүй гэдэг. Надаас тийм байхгүй. Би ингээ Banksy ингээл очил зургийг би ингээ очиж үзэн гэж хэлэх хүн надаа ингээ би ингээ угаас байгаагүй. Би тэгэл би тийш очиж тий short sheet-нэрээр ингээ явж ингээ граффити үзэж байгаа тэрлээ. Тэгэл дуусч байгаа байхгүй юу. Тий Тэгнээс шинэ нэгсэн байл штэ ийм хийсэн байл штэ энэ хүн гэд тэгж ярих юм амар цөөхөн. Гэхдээ чи мэддгүй байсан зөө. Чи Banksy мэддгүй байсан ч гэсэндээ чамтай би тэгж ярих амар гоё байсан гэдэгт бүр 100% итгэлтэй. Нэрнэсээ. Тийм байд. Тийм учраас experiencing life with you is this is good shit зөө. This is good soup. Let me eat it up. Тийм ингээл ийм хамт ивэл яагвал тийм хамт ивэл яагвал хоёул бие хүчтэй хизээ шаадсан шүү дээ. Тийм байж байгаа snowboard ингээд явж тийм өөр тоглолт ингээ хамт үзээд өөр ингээ юмнууд ингээ өөр шинэ юм хийх болгоно ингээ би ингээ дургуу ч гэсэн муухайцсандээ чадаа яг их хүртэл гоё юм би ихтэй өгөөр ёо. Тийм ингээ өөр юм ингээд experience хийх гэсэн. Experience монголоор өгдүүлээ. Тийм турших тусан тийм чамдаа ингээд ямар нэг өөр юм ингээд турших тусан ингээд нөгөө өөр юм нь гоё ингээд өнгө нэмж харагдаад байгаа байхгүй юу тийм тэргээрээ чи амар артистлаг байхгүй ингээд ганцхан чи зурж байгаа зургандаа өнгө нэмдэг биш ингээд өөр тийм төрлүүд өөр юм ингээд амар ингээд өнгө нэмж чаддаг миний лав хувьд заяа тийм заяа чи ингээд миний дургу юмнуудыг ингээд хийсэн байсан ч гэсэндээ ингээд чамтай ингээд хамт хийх юм бол тэр юм ингээд өнгө орно тий. Yes. Тий. Чи миний хажууд байх юм бол би дургу үнтэйгээ бүр хитэн цаг ч юм ярьж чадна. Yeah, me too. Тий. Тийм. Тэгээд
наваа яг ингээд хамгийн их хөгжим passionate болгосон хүн яг чи заяа. Тэгээд тэрийг яг сүүлд амар яг анзаарсан заяа. Тэгээ одоо ингээд би чихс нэг зүудгүй байжгаад одоо ингээд always with my тэгээд ингээд дандаа л ингээд юм юунаас чамаагүй ингээд шин хөгжим тэгээ янз бүрийн бит эдрийг ингээд explore хийгээд явах нь надад амар юм сонирхолтой болсон заяа. Тэгээ яа гэвэл яг чи яг ингээд хөгжмийг үнэхээр сонирхолтой яриад байдаг. Энэ артист яг ингэдэг болохоор энэ нь аягүй гоё хгүй юу. Эдгээр жигнээс амар шааж чаддаг хгүй юу. Тэгээд тэгэнгүүт би яг жигнээсээ гээд яг жигнээсээ ингээд миний яг сонирхол бүр яг шууд тийш очиж байгаа хгүй юу. Тэгвэл яг ингээд яг ямар сэдвийн талаар ганц хөгжмөш ямар сэдвийн талаар энэ яг ингэдэг болохоор ингэдэг байхгүй юу гэж хэлэнгүүт яг миний сонирхол яг 100% тийш яваад окей би яг хараа шууд энийг үзнэ. Хараа шууд энийг сонсно. Тэгээд яг чиний ингээд чи заавал сонсороо заяа гингүүд би яг хараад яг заавал сонсдог. Эсвэл замдаа яг заавал сонсдог. Тэгээд сонсох болгонда одоо нөгөө нэг Говорит Москва гэдэг. Yes. Shot Harissa. Яг тэр байна. Тэг яг тэрийг би болохоор яг ингэж жигнээс яг чихээ тавь сонсон заяа. Леер мэр бүр амар хаа. Ингээд чихээ тавь сонсоод яг гоё яг энэ яг юунд нь дурлаад байна. Юунд нь яг гоё гэж хэлээд байгаа гэдэг яг үнээр яг би бас үнээр тэрийг яг яг чамайг яг үнээр тэрийг ингэж жинээсээ ингэж яг үнээр яг гоё юм байна гэж мэдэрч байгаа юм бас би бас мэдэрмээр байна гэдэг яг зөв. Тийм учраас би бас хэлдэг байхгүй. Тиймэр байгаа гэдэг яг амар анзаараад би яг ингэж хэлсэн юм бол за энийг би шуушаа. Энийг шуушаа. Тийм би угаасаа ингэ амар яриад ингэ дуртай юм ингэ амар ярьж байгаа нь угаасаа амар гой мэдрэмж авдаг байхгүй. Би ингээд амар гой мэдрэмж авгаа тэрийг би ингээд ганцаарх нэрээс хэзээж мэдмээр санагддаг байхгүй. Энийг ингэдэг штэ гэх ингээд яриад амар тэрнээс болоод би амар хийм юмнууд ингээд тэр одоо short press яаж ингээд хөгжмөө хийдэг ингээд яад ингээд ямар урсгалаар хийж байгаа юм ингээд хүмүүс ярмаар байгаа болохоор ингээд цаанаасаа тэрийг ингээд хайх тэгээ мэдээлэл ингээд хайх ингээд юм горж ирээд байхгүй. Гэтэ хамгийн харамсалтай би ерөөс хүмүүст гэж ярьдгүй зөө. Би зөвхөн урангайна марлаа хоёр тэрийг би урангайна марлаа хоёртой би бүр үнэхээр их би хүчилж тэр их угаасаа намайг хаашаа зайлуулах юм. Би яасан ч гэсэндээ нөгөө орон дээрээ байж гэн. Гэтэ тийм болохоор тэр хоёр дургу байсан гэсэндээ би ингээд суулгаж аваад ингээд амар ярьдаг хгүй. Дуу хөгжим, үзэн кино тийм юмнуудаа би ингээд тэр ихтэй амар их ярьдаг. Тэгээд тэнгүүд би маа их найзууд ингээд угаасаа байхгүй байгаа штэ. Одоо тэнгүүд би ингээд хоолойгоо хүмүүстэй угаасаа харилцаагаа ингээд дандаа тогтмол байлгаж чаддгүй болохоор тэднэртэй ерөөсөө тэгж ярьж чаддгүй. Яг ингээд би байгаа үедээ байгаа хүмүүстэй тэгж амар юм ингээд амар ярьдаг. Тэгээд тэр надаас ингээд ундраад ингээд гараад байдаг. Тийм учраас би энэ контент эхлүүлж байгаа хгүй. Энэ заяа үнэхээр надаас ингээд гараад би энийг амар хүмүүс ингээд түгээмээр байгаа хгүй. Тэгээд би яаж гэдэг ингээд уучраа болохгүй байсан чи чамтай ингээд найзалсны дараа ингээд энэ чигээ гарч болох юм байна. Тэг эн чи ингээд таньгүй хүмүүс рүү ч гэсэн ингээд гарч болох юм байна. Эн чи ингээд юусо ургайна марлаа дулаана инээ тэрэ гэл ингээд хязгаарлагддаггүй юм байна. Би угаасаа тэр идэд яриад хамждаг байсан байхгүй юу. Тийм тэ тэнгүүд гэтээ стил надын толгойд дээр бүр ингээд амар их тийм ингээд бодогддог юм зөндөө байгаа. Тэнгүүд тий түгээ хүсэл бүр амар их байгаа. Тэг ингээд тийм чи за харт хийж байгаа гэсэн ер нь тийм л учиртай байх. Тэг ингээд дотороо мэдэрч байгаа филинг нэтэрээ тэрийг ингээд гадагш байгаа ингээд цацаж ингээд түгээ. Тийм ингээд тэр хоёрт ингээ ярангуй тэр хоёрын реакшн бүр гоё. Үнэхээр гоё юм зөө. Зулаа анаа ч гэсэн айгүй гоё хүлээж авч мавдаг зөө. Гэхдээ би 100 юм ялаа гэхэд тэр гурван маань ингээд чадлаараа 75% нь угаасаа тэр яг гурван ингээд яг ингээд гурван ярианд ингээд сонирхдаг юм тайпнд ингээд таарад авахгүй. Тэнгүүд угаасаа хойно үлж 25 угаасаа хувь хүннээс нь болоод угаасаа таарахгүй юм байна шүү дээ. Тэр гурав ч гэсэн надад 100 юм ярангууд 75% нь л би ингээд appreciate гэж яг ингээд сонсч чаддаг. Яг 25% нь ингээд under appreciated үлдчихэд байгаа байхгүй. Тэнгүүд би ингээд энийг бүр ингээд амар гоо appreciate гэж яг ийм гоо мэдрэмж авах хүмүүс ингээд тийм зөндөө байгаа даа гэж надад ингээд амар ботогддог. За тэгээ ингээд контент бүрээс хиймээр санагдаад бүр чамаа яадаас бүр дагнаа бүр одоо яг ийм дээрээ яг хийгээл бүр ингээ амар бодгдсон баггүй юу. Тийм. Гэтэ энэ жил угаасаа би ямар ч сурж мураагүй дандаа ингээд юу хийсэн бэ гэдэг би бүр ингээд хизээж танилцаагүй амар хүнтэй танилцаад тэгээд ер нь иймэрхүү санаанууд орж ирсэн л дээ. Yes. Тийм. Басан тэнтэд аяга passionate хийж. Яа. Тэгээ ингээд юм жижиг юм дээр хүртэл
чи наваа амар passionate болгоод байгаа байхгүй. Тэгээ тэр нь би бүр амар талархаж байгаа заяа. Тэгээ тэр их passion яг надаас ундарч гарч чаддсан байх гэдэг яг потенциалтай байна гэдгийг би бас амар мэдрэнгүүт. Бас шаах юм. Нэг л одоо. Тий. Бадаад тэнгүүдээ ийм ингээд хэлсэн. Тэгээ одоо ингээд сүултээ ингээд одоо би ингээд ямар ч хүний хэлсэн ингээд тэр хүний passionate юмыг сонсонгод би ч гэсэн энэ хүн тэрэнд хайртай дуртай гэж байгаа юм чи би ч гэсэн энэ хүний сонирхоод үзье. Боломж өгөөд угаасаа бүх юмд нэг боломж. Тий. Тэгээ надаа таалагдах байх, таалагдахгүй байх. Гэхдээ би энэ хүн үнэхээр passionate юм чинь би нэг заавал үзэх хэрэгтэй гэдэг энэ тийм дүрмтэй болсон юм шиг одоо мэдээж байна. Би тэрэндээ амар дуртай байгаа, хайртай байгаа. Тийм яа ингээд энийг заавал үзээрэй, ингээрээ тэгээрэй гэнгүүт би ингээд тий. Зүг. Тийм. Би угаасаа амар хэрэг болгож хэлж байгаа л да. Тийм. Тэр чинь болохоор бас чамаас ингэ ажиллагаас юм байсахгүй. Яг чи ингээд юмыг ингээд амар одоо ингээд би ингээд гоё яриад ингээд амар тулцсан гоё юм ярьсан даа биш ингээд чи ингээд амар гоё хүлээж аваад тийм тэнгүүдээ чи нэг өөр өнцгөөс за бусдаас өөр мөр гэсэндээ биш заяа. Зүгээр л нэг тийм арай нэг өөрөөр ингээд яриад байхгүй. Одоо ингээд яг чи сайн хэлсэн шүү дээ ингээд бүх юм ингээд энэ хүн надад таалагдахгүйсэн чинь энэ хүний ингээд хүн таалаад байгаа юм чинь би ингээд үзье гэдэг ингэнгүүт би ингээд тийж чадахгүй байхгүй. Би ингээд өөрөө яг таалсан юм тултал би яг ингээд бүр бүх юм ингээд цоглол гэсэн. Тэнгүүдээ ингээд таалаагүй юм нөгөө хүн нь яаж гоё ярьсан би ингээд гээд нөгөө хүний галын жах унтраах тийм тохиолдол бас байна. Тийм. Тэгээ тэнгүүд чи болохоор яг тэхгүй бүр ингээ амар яг саний ярьсан юм дахиад гарч иж байхгүй ийм том сав байгаахгүй ингээ багтаахаар тийм болохоор чамд чи тэгдэг болохоор чиний ингээ хажууд байгаа хүмүүс ч гэсэндээ чамд ганцхан би ч гэсэн би яг тийм юу нь л амар ихтэй. Ганцхан бийж бүх хүмүүс ингээ тийм над чамд ингээ яг ингээ shift хийж ингээ ийм штэ тийм штэ гэнгээд яг ингээ нөгөө хүнийх нь ингээд ямар ч саарламгтай хүн байсан тэр хүн яг ингээд өнгө гаргаж ирж ярьж чаддаг баг. Йоо, that's why чи зураач төхөө бүр ингээд тий. Яа, бүр ингээд гарч ирээл ингээд чиний ингээд яагаад чи яг артист хүн бэ? Ганц зурган дээр чи яагаад зүгээр ингээд байгаа чи ингээд артист хүн бэ гэдэг чи ингээд яг надад тийж гарч ирдэг юм шиг надад ингээд санагддаг. Юм нь ингээд яг ингээд нэрнгээсэл бүр амар гоё өнгө нэмж тэгээ тодруулж чаддаг өнгөтэй ямиг тодруулж чаддаг ингээ чадна ингээ харин бас тодруулж барьсан юм шиг явдаг гэдгийгсэн шүү дээ. Яг тийм байдаг байхгүй. Наач ихтэй рөөс сонсоод байна. Айгуу чихэн чимэгтэй үг. Надад чиний хэлсэн амар чихэн чимэгтэй би хүүшээ. Ойраад тэгээ энэ бол бүр 100% би яг л надад бүр үнэхээр тгий санагддаг. Тэг ингээд чамтай ингээ юм хийн гэхээр ингээд бусдын муухаар үзэж байгаа биш л дээ. Бусдаа нэг гоё яадаг. Тэгээ чамаа юм чи бүр ингэж байж ядаа. Тийм тэгээд байдаг байхгүй. Тэгээд тэгмүүд энэ бол надад бүр амар сайнаар угаасаа нөлөөлж байгаа байхгүй. Тэгмүүд чи ингэ ярьж байгаа сонсгоосон чамд амар гоёор ингэ нөлөөлж байгаа юм бэ. Тэг ийм гоё юм ингэж гоё тийм гоё юм учруулсан угаасаа амар баяртай би л тийм амар гоё дүүрэн мэдрэмж авч байна. Одоо бүр ингэж тийм битээр амар ядарсан. Чи ингэ унтаагүй байсан зэндээ ингэ би ингэ амар ядарч мэдэрсэн байхад одоо ингэ надад ямар ч тийм мэдэрч яг одоо ингэ юурээс тийм төрөхгүй байхгүй. Миний ингэ тархинаас яг серотонин ингэ бүр гарч ирээд байгаа юм мэдрэгдээ. Допамин маань өсөөд байна. Тийм ийм юм дандаа ингэ болдог болохоор тэр гоё ягаа шүү. Тийм цаашаа бүр юу хийх вэ гэхээс би бүр байж ядаад байна. Тийм яг ингээд саний ингээд цаг хугацаа ингээд юу ч биш мишгээ ингээд хий хасан гэсэндээ яг ингээд жоохон санагдах бол жоохон санагддаг юм байна. Хойлоо хэдий бүр амар яг ингээд зууц болцсон байгаа зү хойл нь хийж үзэх юм зөндөө байна. Тийм бүр ингээд би бас тэрийг аюу гоё юм амар excited хүлээхгүй ч гэсэн яг ирээдүйд тийм ингээд болох тэр их гоё experience-ийг туршлага хоригдлуулах тэр бүр ингээд амар их юмыг амар их хүлээж аваа. Тийм. Би яг ингээд бүр ингээд би яг бодож байгаа хгүй ингээд сайн ч бол муу ч бол хамтаа угаасаа тэгж байгаа болохоор одоо ч гэсэндээ тийм тэр болгоныг ингээд тэр болгоо ингээд цаашдаа бас яаж ингэж дэлгэрэх болоо гэд тийм киногоор яриул ер нь л тэг битэрийн ингээд амьдралын өрнөл season 1 дээрээ явж байгаа болохоор тийм цаашдаа ясны season-гуудыг би бас амар хүлээж ийн тийм бүх юм ингээд гоё өнгөнө өөрчлөгдөөд юмнууд ингээд амар өөрчлөгдөн угаасаа одоо ингээд өвөл ингээд хоёлаа бүр тийм чиний
дулаанаар л одоо өвлийг дулаахан олоо. Тий одоо тэгээ 100 болоод дулаахан болчих бүр яаж савсгах болоо. Тий. Тий яг тий надад бас бүр дулааныг хүлээх гоё цааш болох одоо хоёр дахь нөтгсөн ах минь очиж мөчих те тиймэрхүү юм хүмүүстийгээ би амар хүлээж байна. Тий чи байгаагүй бол тий дооны сугаас ажилд ороогүй байсан бол надад ийм бүлэх юм байхгүй байгаа шүү дээ. Тий энэ бол бүр үнэхээр I'm very fucking grateful. Тий бүр үнэхээр баярлаа. Тий төгөө ах гэсэн бас ийм гой баг бүрдүүлсэн би бүр үнэхээр баяртай байна. Тий айгу бод Гэдэмжтэй лэн тий харахгүй л олон аймс илээс. Тий цаашаа одоо ингээд хонгор өгч төгсөн ах хоёртой ингээд ажилддаг болохоор ерөөсө дотносоогүй. Тэгэл юу тараал нэг сууж муухаараа ингээд хаяа нэг хамт ажиллаж мэжлэхаараа ингээд тий жоохон хугацааг бас ингээд өнгөрөөсөн ч гэсэндээ амар гоё ингээд харилцаатай болсон байгаа хгүй. Тэгээ тэр нь бас цаашдаа яаж өрнөх хөл гэдэг бас өнөөдөр надад бас нэг сонин санагдлаа шүү. Гэтэл лавал ирээдүйд муухай юм болохгүй үргэлж гоё баймараа тий яг ингээд нэг олоосоо ингээд нэг навч ингээд ургаад идэг. Тий. Яг юм амар баялаг. Тийм бол амар ихтэй байгаа. Тийм тэгээ хойлоо сая ажиллаж байгаа орчин нь бинтээ байгаад ч гэсэн амар юм тухтай. Яг жинээс яг гэр шиг тийм мэдрэмж тэгээд би цуг байгаа болохоор яг юм юу ч ирсэн яг би нэг комфорт хийгээд юу ч ирсэн биний амар relate хийгээд тийм би биний хаа ярьж байгаа юмд амар passionate байгаа болохоор тий цаашдаа ингээд болсон юмнууд нь болохоор ингээд хэцүү юм болоод хамт туулаад гарна гэхээс биш яг ингээд хэцүү яг тийм юм ингээд тий надаа яг тэр яг харагдаад байгаа хүн ингээд тий төгөө ахын тэр passionate байгаа нь тий тэр бол бүр сурах юм тий бүр ингээд it's never хоосон үг тий агаа бүр үнэхээр ингээ хиймээр байгаа ингэмээр байгаа тиймээр байгаа гээл яриад тэргээ ингээл гой бижүүлээ лангууд надаа бүр болдгийм байна бүтдийм байна гэсэн юм амар ингээ сураад тэг ингээд хонгороо их чи ингээд битээр ингээд хизээч жоох хүүхэд гэж бүр үнэхээр тэгэж хүлээж авдггүй тэгээд тэр мөрөн ч гэсэн ингээ надаа амар гой байгаа тэгээд цаашдаа бол угаасаа тийм юм хэрвээ ингээд асуудлууд гарна гоё юмуд гарна юм бэл амар гоё багцаараа гарын таваар тэгээ нөгөө ярьснараа тэрэн шиг байх гэж би амар ингээд бодогдоод тийм угаасаа надаас гоё хайр ундран тийм нөгөө хүмүүсээс маань хас хайр ундрах хаа гэж бодож байна. Тийм. Оо ямар гоё сешн аваа тий. Ёо бүр тавираал бүр ийм болоод явчлаа бүр цаанаасаа бүр ингээд this is the асуудал nothing. Тийм. Тийм ингээд л ер нь битэрий танилцуулгал байсан байх та тий. Тийм танилцуулсан. Хэр удаа ирсэн бэ?